Бүгдээрээ сайн байцгаана уу? Гэрэл тараат байна. За бүгдээрээ дараагийнхаа ээлж дуншлагаараа уулзах болсондоо маш их баяртай байна. Энэ удаагийн уншлагаараа 2026 онд та шинэ хайр дурлалтай учрах уу гэдгийг хамтдаа харахаар болсон байгаа. Тэгээ та бүхэн маань дээрх 3 группээс хараад уншлага дээрээ ороод ирээрээ. За сайн байцгаана уу? Нэгдүгээр бүлгийн маань уншлагатай тавтай морил. За бүгдээрээ бас уншлагаараа уулзаагүй багаас олон хоног өнгөрсөн байна. Тэгэхээр энэ удаагийн уншлагаараа 2026 онд та шинэ хайр дурлалтай учрах уу? Тэр хайр дурлал нь ямар хүн байх бол гэдгийг хамтдаа харцаахаар бэлдсэн байгаа. За энэ удаагийн уншлага маань болохоор энергийн шалгалтыг явуулах байгаа. Тэгэд энергийн шалгалт нь маань та бүгдийнх нь нөхцөл байдалтай тохирч байгаа бол дараагийн уншлага руу ороход болно гэсэн. За энэ удаагийн уншлагаараа юуны талаар ярих вэ гэхээр тантай уулзах шинэ хайр дурлалын харилцаа үүсгэх тэр хүнд таны ямар зан чанар, таны гадаад төрхөөс чинь яг юу таалагдах вэ, таны ямар зан чанар чи илүү таалагдах вэ гэдгийг хамтдаа харах байгаа. За тэгээд энэ эрэгтэйч ба эмэгтэйч вэ тантай дараагийн уулзах хайр харилцаанд орох хүмүүсийн нөхцөл байдал нь буюу яг ямар нөхцөл байдалтай байхад нь сэтгэл зүйн хувьд энэ хүн цаашаа усан харилцаанд ороход бэлэн байгаа юу, биш байгаа юу, эсвэл өмнө хүнээс салсан байх уу, салаагүй байх уу, сэтгэл санааны хувьд яг ямар байгаа, ямар нөхцөл байдалд нь тантай уулзах вэ. За тэгээд энэ хүн ерөөдөө бол ажил мэргэжлийн хувьд, хоббины хувьд, за тэгээд насны хувьд, өөрийн дотоод үзэл бодлын хувьд, гадаад үзмжийн хувьд яг ямар хүн байх вэ? Тэгээд хоёр уулзлаа гэхэд хоёрт ямар мэдрэмж төрөх вэ? Энэ харилцааны ирээдүй юу болох вэ гэдгийг ерөөдөө бол энэ уншлагаараа харахаар бэлдсэн байгаа. За энергийн шалгалтаараа ерөөдөө бол амьтны төлөөлөл болсон картнасаа нэгийг авъя гэж бодсон боловч 2 дугаар бүлэгт маань 4 карт унжирсан байгаа. За энэ нь болохоор драгон буюу луу унжирсан, зүгийн унжирсан, эрвээхэн унжирсан, за турки гэдэг энэ шууны картууд унжирсан байгаа. За энийг энергийн шалгалттай бүгдээрээ холбохын тулд луу гэдэг амьтан болвол бид нар мэдж байгаа. Энэ бол яг бодит амьдрал дээр байгаагүй бидний төсөөллийн амьтан гэж би бол боддог. Яг бодит амьдрал дээр байдаг байсан судалгаа шинжилгээ олдрууд нь олж исэн гэх юм бол та бүгд бас комент цагт үлдээгээд өгөөрэй. Би луу гэдэг амьтныг бол ерөөдөө бол төсөөллийн амьтан гэж юу нь бол боддог, илүү бэлгшээсэн байдлаар боддог. Тэгээд луу гэдэг амьтан маань болохоор илүү шарын шашингийн байдлаар хаалт, хамгаалалт гэдэг байдлаар ерөөдөө бол ашиглагддаг. Бодитын сүм хийдүүдээр ороо явахад лууг маш гоё мөнгөлгөөр хүчтэйгээр ингээд янз бүрийн ингээд ийм өнгөөр хэлбэр дүрстэйгээр ингээд онцлсан байдаг. Маш хүчрхэг ийм амьтан гэж миний хувьд бол лууг бол маш их шүтдэг ийм амьтан байгаа. Тэгээ энэ шууд утгаараа та луу жилтэй хүн байж болно. За та гэр бүлээ болон эргэн тойрны найз нөхөд, эргэн тойрны ажлын хамтрагч гэд бүх хүмүүсийн хувьд ерөнхийдөө бол хамгаалдаг, маш хүчрхэг сэтгэл зүйтэй. За тэгээд оюуны потенциал өндөртэй, хэний хайрлж хамгаалдаг ийм хүн байх магадлал өндөртэй. За тэгээд хүсэл тэмүүлэл гэсэн карт гарч ирж байгаа. Луу дээр бол хүсэл тэмүүлэл маш өндөртэй. Ямар нэгэн жижиг зүйлд болохоор сэтгэлээр шантардаггүй. За зүгий гэдэг амьтан гарчсаас та зүгийн бал уух дуртай, зүгийн бал дуртай, зүгийн балны чихэр энтер дуртай ч юм уу те. За зүгийн балыг кукис энтерт дуртай байдаг ч юм уу. За зүгийг бас шүтдэг. Зүгийн бол маш ажилсаг амьтан байгаа. Хизээч илүү зүйл чундаггүй, зүгээр уртгаа хийгээд явдаг. Бүтээмжийг ингээд бий болгодог юм хүн байгаа. Тэгэхээр таны хувьд бол хүсэл тэмүүлэл өндөртэй, бүтээмж өндөртэй тий. За тэгээд одоогийн байдлаар та бол маш их ингээд шилжилт хөдөлгөөнийг хийхийг хүсэж байгаа. Магадгүй тий од болохыг хүсэж байгаа, олон танилцахыг хүсэж байгаа. Эсвэл тушаал дэвшихийг хүсэж байгаа. Эсвэл хувийн бизнес хийхийг хүсэж байгаа. Өөрийнхөө огт хийдэггүй байсан зүйлийг могоошиг гуйжаад хийж үзхийг хүсэж байгаа. Өөрийгөө өөр өнцгөр нээж үзхийг хүсэж байгаа.
Одоо саяхан танд болвол одоо сайн мэдээ ирсэн. Ажилд тэнцсэн гэдэг мэдээ ирсэн, сургууль тэнцсэн гэдэг мэдээ ирсэн, та яалагч боллоо гэдэг мэдээ ирсэн. Магадгүй баримтаас мөнгө хөдсөн байдаг ч юм уу. Магадгүй та визний материал хүлээжсэн бол визний материал чинь ингээд батлагдсан тий. Одоо зээл эсвэл хадгаламж хүнээс мөнгө авах гээд авч чаддаггүй байсан ч юм уу. Янз бүрийн бүх зүйлээ та сайн мэдээ авсан байх юм бол энэ таны групп мөн гэсэн үг. За тэгээд Америкчдын тэмдэглэлтэд талархлын баярыг та бас тэмдэглэдэг. Эсвэл талархлын баяраар та төрсөн ч юм уу. Эсвэл Туркигээд энэ шувууны махан та дуртай эсвэл идэж үзхийг хүсдэг ч юм уу. Иймэрхүү холбоос байх юм бол энэ таны групп мөн гэсэн үг. За мөн та одоогийн нөхцөл байдал дээр ажил карьерийн хувьд гадаад үзэмж, мөнгө санхүү, ажил карьер, сэтгэл санааны хувьд өөртөө маш ихтэй байгаа бол харагдаж байна. Тэгээд өөрийгөө олвол өөрөөдөө дараагийн түвшинд гаргая, илүү яаж хөгжих үү, чөлөө цагаа яаж гоё бүтээлчээр өнгөрөөх үү, за хаана очиж гоё enjoy хийх үү гэд одоо маш гоё цагийн үеийг өнгөрүүлж байгаа бол харагдаж байна. Тэгээ ингээд ийм чийл, сэтгэл санааны хувьд маш гоё тайван амгалан өөртөө ихтэй байгаа. Ийм нөхцөл байдал бол харагдаж байна. Яг одоогийн нөхцөл байдал чинь. За энэ энерги шалгалтанд маань таны одоогийн нөхцөл байдал нийцж байна, болж байна гэж үзэх юм бол та уншлах руу ороорой гэж та бүгдээ үрж байна. За 2026 онд тантай уулзрах шинэ хайр дурлалын хүмүүс ямар хүн байх вэ? Таны яг ямар зан чанартай? Таны юу тэр хүнд таалагдах вэ гэхлээр та ерөнхийдөө бол альва зүйлийг ингэж яг юм тоочны одоо нөө өвсөдтэй хүн гэж байдаг штэ. Цэцгийг навчиг ингэж таслах хэвээр, юмыг тавихтаа ингэж тавих хэвээр. За ингээд Word дээр файлаа өргөхдөө ингэх хэвээр, файлаа компьютер дээр өргөхдөө яг ийм байх хэвээр, ийм цэгцтэй байхыг шаарддаг хүмүүс байдаг штэ. Одоо нэг жижигхэн булган ингээд юмны хаалга онгоцсон байх юм бол гүйжиж ингээ хаадаг ч юм уу. Удирдлага буруу тавьсан бол гүйжиж яг тэгшин болж тавьдаг ч юм уу те. Эсвэл байнга утасныхаа ингээд нөгөө скринүүд ингээд цэвэрлж ингээд цэгцтэй байхыг хүсдэг ч юм уу. Таныг бол тийм биш. Одоо нэг хитрхийн амьдралын тийм дүрм журамд баригдах дурггүй тий. Стресс багтаа уян хатан болохгүй бол болохгүй л ийз, болвол болно л ийз, юмыг нэгтгэж амар хүчилдэг биш тий. Хит ингээл амар ингээл нөгөө эмгэгцтэй байх гад ч юм уу. Яг л ийм байх ёстой гэл ингээл хит ингээ баригдмал уламжлалт тийм сэтгэлгээгүй, чөлөө сэтгэлгээтэй, бусдыг ингээд нөгөө энгийн одоо хөнгөн байдлаар асуудлыг хүлээж авдаг, хөнгөн байдлаар асуудалд хүлээж ханддаг, маш юм хөнгөн, уян хатан, стресс багтай одоо болохгүй бол болох нь зүг гэдгийг мэддэг. Энэ хандлага чинь ерөөд бол маш таалагдана гэж гарч ирсэн. Тэгээд сэтгэл хөдлөлөө аягүй сайн илэрхийлж чаддаг. Ингээд тэр хүнд хайртай бол хайртай гэдгээ хэлж чаддаг, дуртай бол дуртай гэдгээ хэлж чаддаг, халуун дулаа үгсийг хэлж чаддаг, хайр инэрлэр тэр хүнийг тижэж чаддаг тий. Одоо ингээд нөгөө хайртай гэж хэлжүүл энэ хүн их юм бодчих юм болов уу гэж ингэж амар ингээд нэг хэцүүл боддгоо. Үнэхээр одоо миний сэтгэл зүрхэнд хайр мэдрэгдэж байгаа учраас шууд ингээд би чамд хайртай чи таалагдчихэв. Чиний өнөөдрийн хувцлалт маш гоё байна. Чи ямар гоё найрсаг юм бэ ч юм уу ингээд тэр төрсэн мэдрэмжүүдээ бол нээлттэй хийдэг тэр зан чанар чинь бол түүнд бол маш таалагдана гэж гарч ирсэн. За тэгээд ерөөдөө өөртөө хэрэггүй намайг хохироож байгаа гэдэг юм уу, эсвэл одоо ингээд таалагдахгүй байгаа хандлагч гэдэг юм уу, токсик байгаа ажилч гэдэг юм уу, найзч гэдэг юм уу, харилцаач гэдэг юм уу, энэ зүйлээсээ та зөв шууд тавьж явуулж чаддаг маш зоригтой өөрчлөлтийг ирс ингээд хийж чаддаг зоригтой энэ чанар чинь. Тэгээд өөртөө таалагдахгүй зүйлдээ ингээд дүр эсгээд хичээгээд ингээд ингээд энерги хийд юм шатаагаад ингээд байж чаддаггүй. За энэ надад таалагдахгүй байгаа юм чи надад илүү боломж байгаа. Би нэг хаяад явлаа боллоо гэл маш юм хөнгөн юм гоё энерги байгаа байхгүй юу? Таны хувьд. Тэгэд энэ одоо зан чанарууд чинь бол маш их таалагдана гэж гарч ирсэн. Одоо хэцүү токсик харилцаанд, хусын харилцаанд орлоо гэж бодоход тэрийг ингэ тавиа явуулждаг. Маш юм хүчрэхэг, өөрийнхөө үзэл бодлыг хүндэлдэг энэ зан чанар чинь бол маш их таалагдана гэж гарч ирсэн. За тэгээд шийдсэн ч юм уу, одоо би энэ ажлыг хийж гэдэг юм уу те
би энэ харилцаанд явна. За эсвэл би ийм хоббитой болно. Энэ хоббигоор хичээл ингээд шийдсэн л бол тэрнийхээ төлөө ингээд тууштай зоригтойгоор ингээд явж чаддаг юм зоригтой шийдэмгийн ирч хүчтэй нөхцөл одоо зан чанар тий үйлдэл тэр характер чинь бол маш их таалагдана юм амбицтай шин зүйл рүү ингээд орох зоригтой тий ийм зүйлийг чинь тэр хүн бол хараад ингээд гайхан бишэрнэ. Вау ямар амар зоригтой юм бэ гэд энэ зүйлийг чинь бол гайхна гэдгсэн. За тий таныг бол маш романтик тий одоо тэгээд маш уран сэтгэмжтэй уян зүйлэн зан чанартай маш гоё эмэгтэйлэг тэгээд эрэгтэй хүмүүс үзэж байгаа юм бол одоо цагаан морьтой ханхүү гэдэг шиг яг л ийм залуу гэж тэр эмэгтэй ч юм бодож байна. За эмэгтэй хүн үзэж байгаа юм бол тэр эрэгтэй таныг бол яг л одоо гүнж шиг тий цагаан морьтой ханхүү ямар гүнжтэр очдөг лээ яг л тийм романтик эмэгтэйлэг уян зүйлэн мэдрэмжтэй одоо мэдрэмжтэй гэдэг чинь урлагийн мэдрэмжтэй хувцлалтын мэдрэмжтэй өвгөний зөв сонголтын мэдрэмжтэй гэж ерөөдөө энэ одоо таны зан чанар түнд бол маш их таалагдана гэж гарч ирсэн. Тэг гүн гүнзгий яриа өрнүүлдэг те хүнтэй одоо нэг юм энгийн яриа гэхээсэлгүй гүн гүнзгий яриа ухаж ярьж чаддаг. Тэгээд харилцаагаа дуусгаад дахиад шин зүйлийг эхлүүлж чаддаг. Өөрчлөлтөөс айдаггүй өсөн дэвжих хүсэл эрмэлзэл маш өндөртэй. Сэтгэл зүйн хувьд ийм гүн гүнзгий нэг хаалга хаагдаад нөгөө хаалга нэгдэнэ гэдэг тэр философиг ойлгодог. Таны энэ майндсет, таны энэ үзэл бодол, таны энэ гоо сайхан бол тэр хүнийг бол бишрүүлнэ гэж гарч ирсэн. За энэ Oracle cards дээр бол та ив наримдал тэгээд урлаг, гоо сайхан одоо юу лээ амьдар драмын театр ч юм уу эсвэл балет ч юм уу опера ч юм уу тийм юм та үзхийг одоо үздэг байж болно. Тийм үзхийг хүсдэг ч юм уу. Тэр чинь аягүй таалагдана. Тэгээ бусдтай амар гоё эвтэй байгаа чинь таалагдана. Өөрөө өөрийгөө хөндлөж өөрөө өөрийгөө хайрлаж байгаа чинь таалагдана. Тэгээ та бас аягүй бусдаар хүрээлүүлдэг, манлайлдаг. Нэг мэтгэл олон найзтай болсон байдаг байж бас магадгүй. Эсвэл заавчлаараа ингээд олон нийтэд орлоо гэхэд аягүй урд ингээл уучраа болол найз нөхдөдөө болол ингээл хүрээлттэй болсон байдаг байж болно. Тэгээ таны амнаас дандаа сайхан зүйл гардаг. Одоо тэ аялал зугаалга одоо баяр баясгал үзэсгэлэнгөө хайр дурлал амар амгалан тэ өглөгч байдал итгэл найдвар хөвчлөлтөө байдал гэл ингээл энэ олон зүйлийг та ингээд өөртөө дандаа татдаг юм эерэг үзэл бодолтой хүн учраас таны энэ одоо эерэг энэ уур амьсгал атмосфер бүх зүйл чинь тэр хүнийг алмааруулж ингэж татнаа гэж гарч ирж байна. За тэгээд энэ хүн ерөнхийдөө бол тантай бол шин танил хүн байх уу, экс центр чинь байх уу, эсвэл брок таньдгүй хүн байх уу гэдэгтэр бол таньдаггүй хүн гэж гарч ирсэн. Тэгээд энэ тантай уулзах хүн ямар нөхцөл байдалд байх вэ гэхлээр тантай уулзсанаар энэ хүн амар өөртөө итгэлтэй болно. Ингээл хамтдаа цагийг гой өнгөрөөвөл амьдрал нь ингээл гой цэцгэлж байгаа юм шиг тийм мэдрэмжийг авна, өөртөө итгэлийг маш их авна. Тэгээд энэ хүн бас тантай уулзах энэ хүн бол бас олон нийтийн урд гардаг одоо сэтгүүлч, нэвтрүүлэгч, одоо тийм маркетинг хийдэг хүн ч юм уу, одоо PR хийдэг хүн ч юм уу те. Одоо хүмүүс чинь одоо нөгөө өөрийнхөө пэйжүүдийг хөгжүүлэхийн тулд ингээл нөгөө жүжиглж мүжиглээл ингээл тэр амар олон хяналт аваад ингэдэг нэг тийм хүмүүс байдаг шүү дээ те. Тийм жүжигчин ч юм уу тийм хүн байж болно. Олонний анхааралд аягүй байдаг дэлгэцээр гардаг ч юм уу эсвэл нэвтрүүлэгч дуучин одоо дэлгэцээр олон нийтээр гардаг маш олон зүйлүүд байгаа шүү дээ. Тийм төрлийн хүн бас байж болно. Тэгээ 30-аас 40 насны тэгээ нас нь бас таарахгүй байж болно. Заавал нас таарах бас албагүй. Тэгээд ийм цаашдаа ирээдүг ингээд төлөвлөсөн ийм зоригтой тий. Өөрийн гэсэн хоббитоо тэгээд ийм урлаг ер нь бол урлаг тэгээд ийм спорт олон нийтэд гэхээр бас спорт бас орох юм байна. Спорт тэгээд урлагийн ийм хүн байх.
одоо нийтэд чиглэсэн ийм үйл ажиллагаа хийдэг, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа хийдэг гэхээр одоо спортын хүмүүс очиж үздэг, урлагийн хүмүүс очиж үздэг, зурагтаж хүмүүс үздэг, Facebook, сошиал медиа хүмүүс аягүй олон үздэг. Тэгэхээр тийм төрлийн хүн бол байх гэдэг. За тэгээд ерөнхийдөө бол бас аялал зугаалах дуртай. Ийш тийш аялах дуртай. За тэгээ магадгүй ингээд гадаадд амьдарч байгаад ирсэн ч юм уу, эсвэл ирээдүйд гадаадд амьдрах төлөвлөгөөтэй ч юм уу, эсвэл аялах дуртай, тий? Эсвэл хоёр гадаад танилцах ч юм уу. Эсвэл таны хувьд бас гадаад сурсан ч юм уу, гадаадаас ирсэн ч юм уу, гадаад руу амьдрах дуртай ч юм уу, тий? Ямарс гадаадтай холбоотой. Тэгээд цахим байдлаар цахимаар ингэж цахим гэдэг чинь одоо ингээд юугаар л гэсэн чинь сошиал медиагаар танилцах магадлал өндөртэй. Тэгээд энэ хүний чинь хувьд бол одоо салаад нэг харилцаагаа ингээд дуусгаад салсан байхад нь салсан үедээ тантай ерөөд бол учрахны сэтгэл готролтой, сэтгэлийн шарахтай. Тэгээд энэ хүн сэтгэлийн шарахаасаа ангижраад дараагийн ингээд яг жинхэнэ хайраа хайж байгаа юм хүн байна. Дараагийн харилцаанд илүү сериусны хандхаар ингэж шийдсэн юм хүн байгаад байна. Одоо үүдийн арай л нухацтай хандж байгаа гэсэн үг. Одоо дараагийн уулзах хайраа бол одоо зүгээр ингээд 6 цаг өнгөрөнч гэдэг юм уу. Зөв хүнтэй уулзаад болохгүй бол салчий гэдэг ч юм уу. Нилээн нухацтай, нилээн бас өндөр шаардлага тавихны. Тэгээ та хоёрын хувьд бол ерөөдөө шинээр ерөөдөө бол танилцсан бол гэж бол гарч ирсэн. Яг нэг тийм X-Max бол биш ээ. Тэгээд олон нийтийн арга хэмжээнд ч юм уу, ажлын шугамар ч юм уу, яг нэг тийм юугаар гэдэг байгаа байхгүй. Social network-оор одоо ингээд тийм онлайнаар юм танилцах магадлал өндөр байна. Тэгээд ажлын орчинд аялал зугаалгаар тэгээд сургалт муулж байдаг юм уу. За тэгээд яг ингээд захим онлайнаар ерөөд бол танилцах магадлал өндөр гэж ерөөд бол гарч ирсэн. За энэ дараагийн тантай уулзах хүний ерөөд бол нас нь бол 30-аас 40 гээд байгаа. Гэхдээ нас нь бол заавал таарах бол албагүй. Гэхдээ King of Wands доош харсан гэхлээр ер нь бас залуу хүн байх магадлал бас аюу өндөр. Залуу гэдэгт чинь одоо 13-аас дээш насныхан л орно шүү дээ, тий. За тэгээд энэ хүний хувьд бол ерөнхийдөө бол Four of Cups and Nine of Cups гарч ирсэн. Аяганы энерги гарч ирсэн. Тэгээд тань дээр бас нэг зүйлийг хийлгээд таны энерги дээр 8-ийн ерөөдөө тоо аягүйх гарч ирсэн. 8-ийн зоос, 8-ийн аяга, 8-ийн саваа гэдэг одоо бүх төрлийн л 8-ийн энергиуд гарч ирсэн. 8-ийн тоогоо л ерөөдөө ирээдүйд та зөв замаараа явж байгаа. Тэгээд илбэг байдал гэд маш өндөр бэлэгдэлтэй байдаг. Тэгээд та одоо илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсэх юм бол 8 тооны бэлэгдэл гэдэг ерөөдөө хаагаад үзээрэй. 8 тоо аягүйх гарч ирсэн шүү. За тэгээд тантай уулзах хүний хувьд бол ерөөдөө ер нь жоохон тотгошоогоо төрлийн одоо ингээл жоохон эмордог гэж юу н ойлгож болно. Гэхдээ энэ нь бол одоо буруу эмор л биш. Бодоол өөрийгөө ерөөхдөө бол их анзаардаг гэсэн үг. Тотгошоогоо хандлагатай өөрийгөө илүү анзаардаг. Тэгээд амьдралын жижиг зүйлээс таашаал авдаг. Ер нь жоохон мэдрэмж өндөртөө, мэдрэмтгий гэсэн үг. Бас жоохон усын энергитэй, хилэнц мэлхий загсны орд бас байх магадлал өндөртөө. Тэгээд ийм хоол, амттай зүйлстэй тайван газар, ийм аялал, уран зураг, хөгжим ч юм уу нэг тиймэрхүү одоо жижиг ийм деталь ийм мэдрэмжийг хөвөлсөн дуу муу ч юм уу тиймэрхүү зүйлээс аягүй ийм кафег авдаг. Эсвэл одоо ингээл зүгээр л Netflix-ээр ингээл нэг кино үзээл дарс ингээл уугаал дарс сонирхдаг ч юм уу, уран зохиол сонирхдаг ч юм уу. Эсвэл ингээл гэртээ зүгээр ингээл тайван орчин үүсгээл ингээл байж захтай энэ хүмүүс аягүй аз жаргалтай байдаг. За ажил мэргэжлийн хувьд болохоор ер нь бол Seven of Pentacles доош хараад Four of Pentacles гарч ирсэн. Тэгэхээр санхүү мөнгөний хувьд бол энэ хүн бол аюу сахилга баттай ханддаг, их илүү чухалчилж үздэг мөнгөний талаар.
мөнгө хурааж хадгалах талаар зардал энтрээ айгүй сайн тооцоолдог, орлого энтрээ тооцоолдог. Тэгэхээр ерөөдөө санхүү мөнгөний чиглэл, эдийн засгийн чиглэлийн хүн байж бас магадгүй. Санхүүгийн зөвлөгч юм уу, небо нэгтлэн одоо эдийн засгийн одоо янз бүрийн төлөвлөлийн ажил байгаа шүү дээ. Тийм одоо нөгөө хөрөнгөний зах зээлд ажилладаг ч юм уу, санхүүгийн шинжээч ч юм уу, санхүүтэй холбоотой тийм мэргэжилтэй хүн байх. Санхүү бизнесийн чиглэлээр ажил эрхэлдэг байх магадлал бас маш өндөр. Тэгээ зан ашийн хувьд бол ерөнхийдөө бол дандаа аягны энерги аюух гарч ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол маш дотгошоогоо хандлагатай, тэгээ жоохон эмордог л гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр та энэ хүнтэй бас айгүй нөгөө нээлттэй тийм урайлах найрсаг тийм ухаалаг хандвал илүү тохиромжтой. Амар хүчтэй характер, гинтийн гэдэг шийдвэр гаргах гэхээсээ илүү ингээд урсгаад мэдрэмжийг ойлгоод ингээд явал илүү тохиромжтой санагдсан. Тэгээ энэ хүний хувьд бол бас нөгөө аюулгүй байдал, тогтвортой байдал айгүй чухал юм байна. Мөнгөний санхүүгийн тогтвортой байдал, ажил харилцааны тогтвортой байдал, биенийг хурахгүй байх ч юм уу, үнцэнтэй биш үнэнч байх ч юм уу те. Тэр бүх зүйл нь энэ хүнд бол айгүй тайван байдал айгүй чухал гэж бол гарч ирсэн. За гадаад төрхийн хувьд бол өөртөө бас нэг тийм итгэлтэй одоо нэг тийм юу гэмдэ нэг юм ярэ мэрэ хүмүүс ингээл татаал ингээл юм яриад ингээл айгүй нэг юмнууд амны ирэлцсэн нэг тийм хүмүүс байдаг шүү дээ, өөртөө итгэлтэй. Тийм бол биш. Харьцангуй юм тайван төрхтөө тэгээд нэг тийм тасаг масаг энгийн ганган стилийг хувцлан гэхээсээ илүү тэгээд маш цэвэрхэн энгийн минимал маягаар ингээд хувцалдаг тий. Энгийн цэвэрхэн төрхтэй. Тэгээд баа зэргийн махлаг дуу тийм тав тухтай одоо хувцлтын хувьд ч гэсэндээ хувцсны материалын хувьд ч гэсэн тийм тав тухтай хувцсыг айгуу сонгох дуртай. Одоо биеийн тамирын хувцч гэдэг юм уу, за оффист ажилладаг байлаа гэхэд илүү нөгөө юм бариун гэхээс илүү чөлөөтэй материал энтрийн хувьд айгуу тав тухтай чанартай тийм материалын хувцс энтер хүмүүстэй тийм үү байх магадaltaй. Тэгээ баа зэргийн жоохон махлагдав. Тэгээд яг дундаж бас өндөртэй. Тийм хар үстэй, тийм одоо цэвэрхэн, тийм классик минимал стилээр ерөөдөө бол хувцалтай. Тэгээ гой үнэрт бас дуртай гэж магадгүй. Тэгээ ингээд анх харахад бол юм тайван, итгэл төрүүлэхээр тийм өөрийн гэсэн дотоод ертөнцтэй тэгээд нэг юм нэг одоо нөгөө хүн болгонтой очиж ингээл яриад ингээл савсганаал ингээд байдаггүй. Бас нууцлаг тэгээд тэр нь таны сонирхлыг бас татна. Энэ хүн дотроо юу бодд юм бол илүү дотн танилцах юмсан гэл. Тэгэд энэ хүн бас айгу үнэрт дуртай бол харагдчихж байна. За тэгээд хоёрын харилцааны ирээдүй юу вэ? Энэ харилцаа ирээдүй гэхээсээ илүү ирээдүй гэхээр жоохон өрөөсгөл болчихдөг юм аа. Энэ харилцаанд хоёрт мэдрэгдэх тэр мэдрэмж нь юу вэ гэж харуул ер нь илүү тохиромжтой. Тэгэхэд бол chemistry буюу бие биедээ татагдах тэр нөгөө attraction буюу бие биендээ татрагдах тэр хүч нь бол маш өндөр байна гэж ажигласан. Тэгээд би энэ Oracle card-ыг ер нь татчих жахад chemistry гэдэг энэ Oracle card ерөөсөө огт гарч ирж байгаагүй. Тэгээд та бүгд уншлахад дээр гарч ирсэн байгаа. За тэгээд бие даасан байдал айгүй чухал. Тийм таны ер нь бас бие даасан байдал тэгээ нэг шийдсэн бол тэрийг бас ингэж гүйцэлдүүлдэг байдал энэ төр нь бол ер нь татна. Хоёулаа ер нь бие даасан байдалтай бол харагдаад байгаа учраас бие даасан байдал те тэр бол харагдана. Тэгээ би биендээ маш их ингэ нөө chemistry буюу татагдана. Тэгээ romantic буюу ингэ хайрын бүр сэтгэл догтлуулсан butterfly гэнэ гитсэн дотор ирвэхээ ингэ арцгнах мэт гээд зүрлээдэг лөө те тэрэн шиг ингэ би рүү амар гоо татагдана. Romantic мэдрэмжийг авч байна. За тэгээд хэсэг хугацаанд хоёр бас ингэ тустай байж магадгүй хэрэлдэж магадaltaа. Тэгээд ингэ хамгийн сүүлд нь engagement буюу сууд тавих
гэдэг ийм нэрхтээ харилцаа гэж бол гарч ирсэн. Тэгээ та бүгдийнхээ хувьд маш их баяртай байна. Тэгээ та бүгд маань энэ уншлаханд таалагдсан бол гоё зүрхний эможи коммент сект үлдээгээрэй. Тэгээ лайк and subscribe дараарай. Тэгээд хувийн уншлах хэрэгтэй бол миний Instagram утас руу холбогдоорой. Тэгээд ямар уншлагыг ерөнхийдөө бол хүлээж авах хүсэж байна. Коммент сект бичээрэй. Тэгээ би нэгээр нь ерөнхийдөө бол та бүгдийн бүх комментиг уншаад нэгээр нь уншлагуудыг нь бол дараалуулад хийгээд явах болно. Тэгээд өмнөх уншлагууд дээрээ би комментуудаа ер нь авцсан. Дараагийн уншлагуудаар нь бэлдээд явж байгаа шүү. Тэгээд та бүгдтэй амжилт хүсье. Түр баяртай. За 20 дугаар бүлгийнхэн маань уншлагатай тавтай морил. За энэ удаагийн уншлагаараа та бүгд маань 2026 он шинэ хайр дурлалтай учрах уу гэдэг уншлага хийж байгаа. Юуны төрөнд энерги шалгалтаа хийгээд энерги шалгалтаа хийсний дараа энэ 2026 шинэ хайр дурлалтай учрах уу гэдгийг үзээд за учрна гэж гарч ирэх юм бол тэр хүн таны дотоод сэтгэлийн чинь хувьд таны яг юунд тэр хүнд таалагдаж татагдах вэ гэдгийг харна. За дараа нь болохоор тэр хүн ямар хүн бэ? Ямар цаг үед тантай учрах вэ? Хэдэн насны, ямар хоббитой, ямар авьяастай дотоод сэтгэл зүрх нь ямар хүн бэ? Гадаад үзмж нь ямар бэ? За тэгээд түүний та ямар цаг үед учрах вэ? Тэгээд гадна талаас яаж харагдах вэ? Хобби нь юу вэ гэдгийг харна. За тэгэд энэ учрлын утга учир нь юу вэ? Энэ харилцааны ирээдүй юу болох вэ гэдгийг хамтдаа харах болно. За энэ ингээд бүгдээрээ энерги шалгалт руугаа оръё. За юуны түрүүнд та бүхэн маань бол одоо яг энерги шалгалтын дээр харж байгаачлан за hedgehog зараа мөн баха. Би зараа гэж бодоод байна. За биш бол та бүхэн бас тэр амтных нь нэрийг үлдээчээрэй. За зараа болон elephant буюу заан гэдэг хүсэр гарч ирсэн. Тэгэхээр энэ ямар утгыг илтгэх вэ гэхээр та бүхэн маань маш ийм тайван тэгээд ингээд ер нь бол урсгалаараа гэх юм уу да амьдралдаа ингээд урсгалаараа одоо ингээд нэг циклд орсон ажил гэр гэдэг шиг ажил сургууль хичээл сургууль одоо ингээд замаараа ганц хоёр хобби хөгөл одоо маршрутын хувьд айгүй энгийн байсан ч юм уу. За эсвэл заавал маршрутын хувьд би амар энгийн биш ээ. Надад маш олон сонголттой байгаа гэж бодох юм бол та бүгд маань айгүй сэтгэл санааны хувьд айгүй тайван тогтун байсан бол одоо цагаас одоо сүүлийн үеэс эхлээд та бүхэн маань бол одоо ингээд адал явдлыг хаагаад тухтай бүсээсээ гараад нэгэн хэвийн амьдрал нэгэн хэвийн маршрутаасаа гараад өөртөө шинэ хобби тавиад шинэ ингээд одоо мөрөөдлийг тавиад хоббиг тавиад шинэ цензурыг тавиад магадгүй ажлаа өөрчлөе, карьераа өөрчлөе, өөрийнхөө гадаад үзмжийг өөрчлөж гэдэг юм уу ганцаараа аялж үзье. Одоо ингээд би өмнө бол одоо ингээд хитрхи баригдмал байсан гэдэг ч юм уу стилээ өөрчлөөд үзэж гэдэг юм уу яг ийм өөрийнхөө хэм маяг үзэл бодлоо ер нь өөрчлөхийг маш их зорж байгаа адал явдал өөрчлөлт рүү чиглэхийг маш их хүсэж байгаа тийм зүйл авчрахыг өөртөө маш их хүсэж байгаа. За тэгээд ирээдүйд буюу одооноос эхлээд та бүхэн маань одоо айгүй маш хөнгөн амьдрахыг айгүй хүсэж байгаа. Айгүй олон зүйл санаа зовоод ч юм уу намаа юу гэж бодох бол за одоо ингээд хувцалчвал ямар харагдах бол гэхээсээ илүүтэйгээр маш хөнгөн өөрийнхөө яг хүснээрээ одоо эрхчлөөтэй тийм байхыг та бол одоо хүсэж ирмэлзэж за ер нь тэгээд амар олон зүйл санаа зовж байгаасаа илүүтэйгээр гэрэл гэгээтэй үзэл бодолтой буюу ирээдүйдээ амар ихтгэлтэй болох за ийм жижиг зүйл санаа зовх хэрэггүй байна. Би одоо ингээд эрхчлөөтэй байж байгаа л энэ амьдралаас явъя гэдэг юм уу одоо маш өөртөө хувьсэл хийх хүсэж байгаа, дэвшил хийх хүсэж байгаа, өөрчлөлт хийх хүсэж байгаа ийм нөхцөл байдалтай байх юм бол энэ таны групп мөн гэсэн үг. За мөн та сан карт гарч ирсэн. Тэгэхээр та бүгд маань яг одоо энэ өөрчлөлттэйгээ адилхан маш гэгээлэг, сайхан сэтгэл зүйн хувьд маш гэгээтэй байгаа бол харагдаж байна. Ирээдүйдээ надад хийх юм зөндөө байна. Би ирээдүйд хийх зүйл потенциал надад маш их байгаа юм байна. Амжуулах зүйл их байна, хөгжих зүйл их байна. Би маш потенциалтай юм байна. За би маш авьяастай юм байна гэдэг ингээд сэтгэл санааны хувьд өөртөө амар ихтэй болж эхэлж байгаа бол харагдаж байна. За тэг би өөрийгөө амар азтайгаар мэдэрч байна. Би чи азтай юм байна.
Өмнө бол одоо би ингээд зогсон байдлаар мэдэрдэг байсан бол үгүй надад маш олон тооны боломж байгаа юм байна гэж бодож байгаа. Тэгээд өмнө та бол аялал зугаалахаар явхад маш их мөнгө орно штэ, цаг хугацаа орно штэ. Бараг боломжгүй зүйл штэ. Би явдггүй маа, мөнгөтэй явд ямаач гэдэг юм уу. Аялал зугаалын талаар өрөөсгөл бодолтойсан бол та бүгд маань удахгүй аялал гарах чагаас үл аяллаар явчаад ирсэн, аялалд явахыг зорж байгаа, өсөж мөрөөдөөд мөнгө төргө хадгалж байгаа ийм хүмүүс байх юм болвол за тэгээд зан, зараа, за кардинал гэдэг энэ шоу, за тэгээд би одоо энэ апыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ чонны төрөл байх гэж би модод байна. Койоте. За ингэж унших зөв манайхаа гоё комент бичээд үлдээгээрээ. За энэ би болохоор үнэг юм уу эсвэл чоны төрлийн амтан байх гэж би бодоод байна. Тэгэхээр одоо адал явдал руу хангуучлахаар зорж байгаа бол энэ таны групп мөн гэсэн үг. За тэгээд 2 дугаар группийн хандаа баяртай мэдээ дуулгахад уншлага руугаа ороход та бүгдэд маань за харагдчихэв үү те энэ дээр New Love гэж бичсэн байгаас. Тэгэхээр 2026 онд 2 дугаар группийнхан маань шинэ хайр дурлалтаагаа учрах нэ. За тэгээд та бүхэндээ маш их баяр хүргэе. За тэгээд flirt буюу одоо би биэндээ одоо сеттинг хаяад би бинийг шохоорхоод маш гоё гайхалтай цаг хугацааг өнгөрүүлэх нэ. За энэ дээр бас very soon гэдэг карт гарч ирсэн. Тэгэхээр 2026 гараад нэг удалгүй нэгдүгээр үйлрэлт буюу 1-ээс 3 сард та бүгд маань учрах нэ. За тэгээд retreat буюу ийм хормын зураг гарч ирсэн. Дэлхийдээ та бүгд маань disconnect буюу одоо дэлхийгээс ч их хайр дурлалыг одоо дурлсан хүн бүр ингээд ниснэ гэл тэгдэж штэ. Ингээд өвлөн дээгүүр нисэж байгаа юм шиг гэдэг шиг. Тийм мэдрэмжийг та бүхэн маань авахд маш ойрхон байгаа байх нэ. За тэгээд хамтдаа тантай 2026 онд учрах хүнд маань одоо таны ямар зан чанар таалагдах нь вэ гэдэг хамтдаа харцгаая. За тэгэхэд болохоор за энэ дөр болохоор Friends гэдэг хүзүр бас гарч ирсэн. За тэгээд мөн энэ хүн таныг болохоор одоо crashлдаг, магадгүй ажлын хамт олон эсвэл нэг анги найзууд ч юм уу эсвэл зүгээр таньдаг ч юм уу те эсвэл зүгээр Facebook-ийн найзууд, Instagram-ийн найзууд, social media-ны найзууд, trade одоо юу гэдэг те TikTok одоо юу гэдэг зээл бүх зүйлээр таныг ямар нэгэн байдлаар crush хийж байгаа ийм хүн байна. Яг одоо таныг crushlж байгаа ийм хүн байх магадлал өндөртэй. За тэгээд тэр хүнд одоо таны ямар зан чанар таалагддаг гэхээр маш нөхөрсөг, нийтэж одоо хүмүүстэй маш гоё ийдэг, хайрцдаг. Одоо ингээл бөөндөө цуглдсан байхад та ингээл нэг хүнийг амар сайн ингээл анзаараад нэг хүн ганцаарцсан байх мал гүйж очивол яриандаа оруулдаг ч юм уу. За чи өнөөдөр юу хийж өнгөрөө? Өнөөдөр чин хэр байв? Ажил төрөл хэр байна? Хичээл сургууль хэр байна? Ойрын үе сонь сайхан юу байна гэл ингээл та амар гоё ингээл тэр хүнд ч бай, бусад хүмүүст ч бай ингээд айгу тухтай байдал үүсгдэг. Тэгээ тантай байхад ингээл хамаг юм ингээл хөөрөөл ингээл ярьцдаг. Тэгэхээр та магадгүй ихийн орд бас байж магадгүй. За тэгэхээр энэ бүгдээр нь таарах бас албагүй. Тэгээ маш нийтэж, хөвгчлөлтэй, олон хүмүүстэй ингээд айгу хурд найз нөхөд болчдөг, эерэг харилцаатай, эерэг хандлагатай. Тэгэл байгаан инээж явдаг, хөвгчлөлтэй юм яриад ингээл жок мог хийгээл ингээл би бинийг инээлгээл явж идэг. Энэ зан чанар чинь бүр үнэхээр таалагдана гэж гарч ирж байна. За дараагийн таалагдах зан чанар нь болохоор Six of Swords гарсан. Тэгэхээр таныг бол одоо ингээл өнгөрсөндөө ингээд зууралтад байдаггүй хүн гэж бол харж байна. За өнгөрсөн салсан ч бай, одоо хүнтэй маргалцсан ч бай, муудалцсан ч бай. Тэгэл эмэр бол ингээл тэрийг ингээл 100-аад ч юм уу те ингээл байдаггүй зүгээр ингээл амар фан балгаа. Тийштэй битүүр тэгээ жоохон маргалцсан штэ нэг тиймэрхүү болсон. Тимээ тийм тэгсэн шүү те мэ гэл ингээл баг ингээл жок хийгээл ингээл зөв хөвгчлөлтөө маягийн болохол тэгэл ингээл өнгөрөөчдөг. Бусад хүмүүс шиг ингээл шаналл зовоол ингээл тэр гондоос үнэ 100-гаал намайг өстө тэгсэн штэ энэ төр гэл нэг тэгээд идэхгүй амар хөнгөн ханддаг. Тэр зан чанар чинь маш их таалагдана гэсэн. За тэгээд Tower card дошаарсан гэхлээр сэтгэл хөдлөлөө айгуу сайн барьж чаддаг. Амьдралд
одоо байнга л бидэрт чинь сорилт бэрхшээлээ тулгарч идэг тэр үед бол хизээж ингээ нуурж ундаггүй те босоол ирдэг амар өөдрөг сэтгэл зүрхтэй юм байна л та хоёр нь бол хараад тахт те их ингээл нэг дотроо шаналж байгаа ч гэсэндээ тэрийгээ тэгэл ингээл хүнд нэлзаагаад ч юм уу байнга ингээл стресстэй л зовоол ингээл яваад байдаггүй тэгээд айгүй карьертай ажил карьертай өөр ингэсэн үзэл бодолтой тэгээд маш халамжтай хариуцлагатай сэтгэл санааны хувьд бол материалын байдал ажил карьерийн хувьд бол таныг бол амар лаг гэж боддгийм байна. Тэгээд та тэр ирээрээ таас амар лаг байх. Тэгээд таныг энэ хүн бол баг ингээд амар крашлдаг гэж бол ер нь гарч ирээд байгаа. Тэгээд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн баундртай, өөрийн гэсэн үзэл бодолтой. Тэгээд тэр үзэл бодол руу хинийгөө оруулах уу, хинийгөө гарах уу гэдгийг та өөрөө амар цензуур тогтоож чаддаг. Тэгээд өөрийнхөө байр суранд айгу бат зогсож чаддаг. Үгүй гэсэн бол үгүй гэж зоригтой хэлж чаддаг. Маш биеэ даасан зан чанартай. Тэгээд маш хүндлэн гэдгийг жаахгүй тий. Тэгэхээр энэ хүн таны яалтчгүй амар крашлдаг тийм хүн байна. Тэгэд энэ таны одоо нөгөө ингээд амар тайван ийм зан чанар чинь маш их таалагдсан. Тэгээд акшн буюу ингээд байнга л өсөж дэвчиж байдаг. Тэгээд ингээл хаант ингээл уулзахад би шинэ хоббитой болох гэж байгаа ажил дээр би ийм шинэ юм хэлүүлсэн тэрийгээ ингэж дуусгасан би ингэж дараа 7 хоногт ингээд дараа жил ингээл яриа сухаар л ингээл амар гурам аммартай ингээл амар их хүчтэй хүмүүс байдаг штэ. Яг тийм зан чанар ч юм бол үнэхээр бүр хайрыг бол татаж чаднаа. Энэ зан чанарт ч юм бол үнэхээр татагдана. Тэгээд мэдээж таны гадаад үзэмж байдал бол маш queen буюу хатналаг, маш ганган, хэнцэр одоо нэг тийм энгийн гэхээсээ илүү айгу тийм ганган зүйлстэй айгу дуртай байж болох юм. Одоо жишээлбэл за би байнга гангахгүй гэх юм бол одоо эмэг аксессуарынтай амар анхаардаг ч гэдэг юм уу. Эрэгтэй хүмүүс байх юм бол одоо жижиг үзэг балц хүнхч гэдэг юм уу те ингээд юм одоо эсвэл утасныхаа кейс эсвэл утасныхаа дисплейн тийм зураг мурагтай амар гоё өөрийнхөө тийм стил өөрийн гэсэн өнцгөө өдр шингээж тийм зураг мураг оруулдаг ч юм уу те нэг жижиг деталаар өөрийгөө бас ингээд онцгойлж чаддаг эсвэл бүр үнэхээр амар ганган ч хийж болно гангарах туртай ч хийж болно те тэгээ тийм гадаад үзэмжүүд ч юм бол таалагдана гэж гарч ирсэн. За тантай уулзрах хүний ажил карьер та тэр хүний ямар цаг үед нь уулзрах вэ? За тэгээд тэр хүн ямар хүн байх вэ гэхэлэр decision буюу одоо магадгүй одоо тэр хүн тантай уулзрахаасаа өмнө өөрийн хүндтэй ингээд situationship буюу яах гэдэг нь мэддэггүй ингээд онлайнаар харьцдаг байж хат нь та амар гарч ирээд тэг харьцдаг тэр хүний та амар давж гарч ирээд тэр хүн таныг сонгоод тантай ингээд харилцаанд ороод явж магадгүй гэж бол гарч ирсэн. Эсвэл тэр хүн жинглүүрийн ортын хүн байж болох байж магадгүй. За тэгээд хууль шүүх цагдаа багш одоо юу гэдэг тиймэрхүү төрлийн ажил эрхэлдэг. За тэгэл хуулийн байгууллагын хүмүүс байж болно. Хуулийн байгууллагт ч одоо цагдаа, цэрэг, хуульч, өмгөөлөгч одоо тэгэл олон тооны одоо аудитор ч юм уу те иймэрхүү зүйлүүд юу нь бол ордог. Тэгээд маш амжилттай явж байгаа ийм хүн байна. Тэгээд таны найз бас байж болно. Friend zone-д оруулсан тийм хүн байж болно. За эсвэл надад нэг эрэгтэй эмэгтэй нэг найз нэх олон байдгүй штэ гэх юм бол бид түрүү хэлсэн те сошиал медиагаар найз байх боломжтой. За тэгээд амар ингээд нөгөө төлөвлөгөө гаргадаг, юу чухал вэ? Чухал зүйлтэй тэр хүн маш цаг заваа зарцуулдаг. Тэгээд нэлээд төлөвшчихсэн, өөрийгөө нэлээд олчихсан юм хүн гэж бол гарч ирсэн. За тэр хүний ямар нөхцөл байдалд нь та энэ хүнтэй уулзрах вэ гэхлээр одоо нөө амьдралын эргэлтийн цэг гэж байдаг штэ. Тэр нь одоо нөгөө нэг мөчлгүүд байдаг штэ насны 33, 37, 39 хэдлээ нэг тийм насны мөчлгүүд байдаг штэ одоо нөгөө нэг 33-ны мөчлөл гэж байгуу сонсон санагдаад байна. 13 настай байдаг 20-д тэр мөчлөг байдаг үлээ. За ямар ч амьдралын нэг тийм эргэлтийн цэг дээр буюу маш гоё цаг үе дээр та гарч ирнэ. Тэгээ тэр хүн бас өөрөө тотгошоо ингээ ганцаардаад үдцсэн, эмороод үдцсэн, тотгошоогоо нилээ ухчихсан, өөрийгөө нилээ
таньж байгаа тийм цаг үед нь таас гарч ирнэ. За тэгээд шинэ ажилд орсон одоо шинэ хайр дурлалын харилцааг илт ингээд хайж явж байгаа. Тэгээд ингээд эрэгтэйчүүдийн хувьд бол тэр одоо тантай уулзах эмэгт бол маш эмэгтэйлэг тий сэтгэл татам харааддаг. За эмэгтэйчүүдийн маань хувьд тэр бол одоо маш тайван гадналаасаа тэг нэг юм хүний ингээд нэг юм татдаг. Очоод ингээд ярихад ингээд нэг хажуудан суухад ингээд таавширдаг юм тайван тийм энергитэй тийм хүн гэж бол гарч ирсэн. Тэгээ бас нэг тийм өөрийн гэсэн бас дотоод ертөнцтэй энергитэй үнэртэй тий одоо нэг тийм олон үний цацаад гэдэг үнэртээсээ төрөхдөггүй өөрийн гэсэн гоё үнэртэй. За тэгээ түрүүн бас хэлсэн тий одоо нэг хүнтэй тодорхой бас харилцаанд байж агаад тантай уулзраад таныг сонгосон байж болно. Эсвэл за ингээд нэг юм хэрэгтэй хэрэггүй хоёрын хооронд харилцаа бишээ цаашаа урт хугацаанд харилцаатай болох хүнээ хайж гинэ гэсэн ийм нөхцөл байдалтай байхад нь та учрах нэ. За тэр хүн бол ерөнхийдөө энэ одоо учрал бол мэдээж хоёрын хувьд бол цаанаас нь хороодлогоос учруулж байгаа хувь тавилангаар учирч байгаа гэж гарч ирсэн. За тэгээд энэ хүний хувьд бол дотоод ертөнцийн хувьд маш баялаг, дотоод сэтгэлээ судалдаг, магадгүй тараа төзөөр одоо ингээл нууцлаг байдал, одоо юу гэдгийг сансар огторгуу, шашин шүтлэг ингээд нэг юм сүнслэг байдлын зүйлийг сонирхдаг тийм хүн байх нэ. За тэгээ шинэ бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт одоо хийх те санхүү мөнгөний тал дээр бас жоохон тэрийг өсөх байдлаар хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу, арилжаа хийдэг ч юм уу, санхүү мөнгөө өсгөхгүйд нэлээ одоо ингээд хүчин чармаалт гаргаж байгаа, эрэл хайгуул хийж байгаа юм хүн бол байна. За тэгээд байгальд маш хайртай, байгаль руу аялах дуртай, зураг, дизайн тэгээд юм хоол хийх дуртай, зураг дизайныг ойлгодог, музей энтрээр, галерей энтрээр ингээд ойр ойрхон зорчилдог тий. Эмэгтэй хүнийг аюу гой хайрладаг, эрэгтэй ч гэсэн хүнийг амар хайрладаг, ээж шиг инэрэнгүү сайхан сэтгэлтэй ийм хүн байх нэ. За ажил мэргэжлийн хувьд бол одоо маш зөөлөн чанарын би түрүү хэлсэн те цэрэг цагдаагийн төрлийн хүн байж болно, одоо судлаач хүн байж болно, гүн ухаанд те философч, одоо ном бичдэг, туйрвдаг, одоо нийгмийн сайн сайхны үйлс хийдэг ч юм уу те. Эсвэл бүр ингээд санхүү мөнгөний талаар санхүүгийн салбар бас байж болно. Тэгээд урлагийн хүн бас байж болно. Тэгээд одоо ном унших дуртай, хөгжим сонсох дуртай, магадгүй бясалгал хийх ч юм уу, гар урлал энтер хийгээд одоо гой нөө шавар мавар зураг энтер зурж амар урлагийн хүн биш юм аа гэхэд бас давхар ингээд хоббинч гэдэг юм уу, ур чадвар нь тийм байх боломжтой. Тэгээд одоо амьдралыг амар гой гүн гүнзгийр мэдэрдэг, жижиг зүйлээс ингээд гой хайрыг таашаалыг авч чаддаг. За тэгээд энэ хүн бол нилээ юм одоо дотгошоогоо орчихсон, өөрийгөө нилээ олчихсон, хүнийг хайрлаж сурсан хүн байгаа учраас 30-аас дээш насны хүн байх болов гэж бол миний хувьд бол бодож байна. Гэхдээ энэ хүн бол заавал нас таарах бол албатай биш ээ. Хитэн ч насан дээр хүн бол ингээд төлөвшсөн байх боломжтой учраас энэ хүн бол илүү ингээд тайван болчихсон, өөрийгөө ойлгоцсон, өөрийгөө яаж хайрлах вэ, хүнийг яаж хайрлах вэ гэдгийг ойлгоцсон ийм хүн бол байна. За тэгээд хоёрын харилцааны ирээдүй юу вэ гэхлээр итгэлийг олж авах. Таны хувьд бол одоо бас бусдад итгэх дээрээ бас жоохон асуудалтай байж магадгүй гэж бол гарч ирсэн. Өнгөрснөөс авсан шархаа та тавьж явуулаад итгэлийг та өөртөө олж авахыг ер нь сурна. Тэгээд хоёр бол бие биендээ илүү дотн болно. Одоо бонд үүсгээд илүү ингээд гүн гүнзгий болно. Тэгээд илүү бие бинийгээ таньж мэднэ. Тэгээд children буюу хүүхэд гэдэг үзэр гарч ирсэн. Энийг болохоор та бүхэн бас бүр цэцэрлэг байхдаа ч юм уу бие бинийг таньдаг байсан. Тэр утгаараа friends буюу найзуудын үзэр гарч ирсэн байж болно. Нөгөө талаараа хүүхэдтэй болох байж байсан байж болно. Эсвэл бүр өнгөрсөнд буюу өмнөх насандаа хоёр ямар нэгэн найзуудын харилцаатай байсан байж болно. За тэгээд энэ дээр бас одоо бие биендээ одоо нөгөө хичээл зүтгэл гаргах тийм шаардлагууд буюу челленжууд бол мэдээж гарч ирнэ.
Тэгээд та бол одоо нөгөө хайр дурлалд итгэдэггүй ч юм уу, хин нэгэнд итгэдэггүй юм хүнд итгэж сурнаа. Ийм итгэлийн юм хичээлийг авахын тулд тоор учирч байгаа юм харилцаа гэж гарч ирсэн. За тэгээд Oracle Tarot картан дээр Temperance, King of Pentacles доошоо гарч ирсэн гэхлээр эрэгтэйгийн хувьд, санхүү мөнгөний хувьд, ажил карьерийн хувьд тантай уулзсанараа бол илүү дээшлэх, эрэгтэйгийн хувьд илүү потенциалаа илүү өсгөхөд та тус нэмэр болно. Тэгээд хоёрын хин нь бол Temperance буюу харилцан ойлголцол, итгэлцэлтэй харилцааны тэнцвэр одоо өгөө аваа те уучлал одоо ингээд бүр ингээд оюун санаа бие махбод хувьд илүү юм урт хугацаанд ингээд юм гүн гүнзгий юм харилцаа үүсгэх, тэгээд юм гэр бүл болох тэр суураа ингээд бичүүлэх юм харилцаа, ийм утга учиртай харилцаа гэж гарч ирсэн. За тэгээд уншлах маань энэ хүрээд өндөрлжийн та бүхэндээ баяр хүргэе. Бас 2026 онд гоё шинэ хайр дурлалтай учрах нь байна. Тэгэхээр та бүхэн гоё цэцэгний эможи юм уу, гоё зүрхний эможи комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ лайк дараарай. Тэгээ та бүхэн маань хувийн уншлага авахыг хүсвэл миний инстаграмаар манд холбогдоорой. Тэгээд та бүгддээ амжилт хүсье. Дараагийн уншлага хүртлээ түр баяртай. За сайн бацхан уу, гуртар бүлгийнхэн маань уншлагатай тавтай морил. За энэ удаагийн уншлагаараа та бүхэндээ 2026 онд та бүхэн маань шинэ хайр дурлалтай учрах уу гэдэг уншлагыг хийх гэж байгаа. Уншлагын маань дараалал бол эхлээд энерги шалгалт хийн. Энерги шалгалт хийсээ дараа 2026 онд та шинэ хайр дурлалтай учрах чадах уу бүгдээрээ шалгана. За шинэ хайр дурлалтай учрах чадхаар бол тэр шинээр учирсан тэр хүнд таны ямар зан чанар, таны ямар зан байдал тэр хүнд таалагдах вэ? За тэгээд тантай учрах хүн чинь ямар насны, гадна талаасаа ямар харагддаг, ямар хоббитой, ямар ажил мэргэжилтэй, дотоос сэхийн хувьд ямар хүн байх вэ бүгдээрээ харцгаана. За тэгвэл энэ учраад байгаа энэ учрал нь ямар утга учиртай юм бэ? Ямар ирээдүйтэй харилцаа вэ гэдэг бүгдээрээ энэ удаагийн уншлагаараа мэдцгэх болно. За бүгдээрээ энерги шалгалт руугаа хамтдаа орцгоё. Энерги шалгалтын хувьд та бүхэн маань ямар нэгэн шийдвэр шийдвэрээ гаргаж чадахгүй, эргэлзээд яах вэ? Ажлаасаа гарах гэж байгаа бол ажлаасаа гарах уу, болох уу? Ямар нэгэн зүйл хөрөнгө оруулалт хийх гэж байгаа бол болох уу, явах уу, гадагшаа явах уу, болох уу? Эсвэл хинийгнээс салах гэж байгаа бол салах уу, болох уу гэдэг ингээд маш том шийдвэрээ гаргах гад маш ингэж эргэлзэж байгаа. Тэгээд тэр нөхцөл байдал шийдвэр гаргахад маш хүнд байгаа. Тэгээд шийдвэр гаргачлаа гэхэд та маш их одоо асуудал тулгуурвал яах вэ? Эсвэл одоо энийг яаж шийдэх вэ? Одоо энэ дээр зөв гаргалгаа гарцсан юу юм болоо гэд нэлээ эргэлзсэн шийдвэр гаргахад хэцүү нөхцөл байдал байгаа. За тэгээд та бүгд маань бол нэг тайван байх юмсан, доктортой одоо нэгэн ивэ ингэж хүмүүсийн боддог амьдрал ч гэсэндээ тийм гоо тайван бучгинсан биш юм тайван байх юмсан, намайг ойлгодог, намайг хайрлах тийм хүнтэй уулзах юмсан гэд ингээд бодож байгаа бол энэ таны групп мөн гэсэн үг. За тэгээд та одоо ерөнхийдөө эргэн тойрны ч хүмүүс ч юм уу, найз нөхөд ч юм уу, хосын ярилцаанд байгаа хүмүүс чинь таны айгүй хөвтөгч байгаа. Тэгээд өөртөө итгэлээ жоохон алдчихсан, ирээдүйд итгэлээ алдсан, гой хүсэл мөрөөдмөр байгаа ч гэсэн, өөртөө анхаармаар байгаа ч гэсэн, энерги хувьд жоохон сулдчихсан, ядарчихсан, цаашдаа яахаа мэдэхгүй мэргэлзээнд орчихсон ингээд ийм хэцүү нөхцөл байгаа болвол энэ таны групп мөн гэсэн үг. За тэгээд та бүгддээ 2026 онд шинэ хайр дурлалтай учрах уу гэвэл тийм гэж гарч ирсэн. За энэ бол одоо энэ талаараа харагдчихна та бүгдд. Энэ дээр бол true love буюу жинхэнэ хайр дурлал. За тэгээд хурим, хүсэл тэмүүлэл. За тэгээд өөрийнхөө сэтгэл зүрхийг нээгээд хайр дурлалыг хүлээн аваарай гэдэг юм Oracle картууд гарч ирсэн. Тэгэхээр та бүхэндээ гар группийнхандаа баяр хүргье. Та бүгдд маань одоо хэцүү нөхцөлийг
туулж байгаа хэцүү одоо ингээд цаг үеийг туулж байгаа ч гэсэндээ та бүгд маань сайхан цаг үе ирэх нэ. Тэр хайр дурлал чинь ирэх нэ. За тэгээд энэ swan буюу love гэдэг бүр юм хүзэр гарч ирсэн. Булан эргээл одоо тантай уулзах soulmate чинь тантай маш ойрхон байгаа гэж гарч ирсэн. Тэгэхээр та бүгдийн хувьд бол 2026 онд тэр soulmate-тэйгээ уулзах нь байна. Одоо хурим буюу одоо мэдээж амар serious харилцаа үүсгэх юм хостоо та бүгд маань учрах нь байна. За тэгэхээр та бүгд маань бас нэг зүйлийг хэлэхэд та бүгд маань 2 дугаар группийг сонгох уу? Эсвэл 3 дугаар группийг сонгох уу гэж эргэлсэн байж болно. Тэгээ ялгаагүй. За тэгээд тэгэхээр 3 дугаар бүлэг бол таныг яг сонсох ёстой групп бол мөн байсан шүү. Энергийн шалгалтыг сонсоод аль нэг таарж байгаа группээ та бас сонсороо 2 дугаар группыг сонсч үзээд энергийн одоо чек чинь таарч байвал одоогийн нөхцөл байдал чинь таарч ивэл 2 дугаар бүлгээс сонсоод за 3 дугаар бүлэг маань илүүд надад таарч байна гэх юм бол 3 дугаар бүлгээс сонсох нь байна шүү. За тэгээд та бүгдийн маань хувьд шинээр учрах хайр дурлалын романс 2026 онд учрах хүн таны ямар сан чанарт хүн таалагдах вэ гэхлээр та өнгөрсөндөө уягдаад байдаггүй сорилт бэрхшээлүүд сэтгэлийн шарах гэдэг зүйлүүдээ маш хурдан тавьж явуулдаг дотоод амар амгалан байдлаа авч үлдэхийн тулд маш хичээдэг. Сэтгэл зүйн доктортой байдал дээр маш их анхаардаг. Тэгээ таныг харахад айгүй тайван байдаг. Гинтийн шийдвэрүүд төлөвлөөгүй ч юм уу гинтийн юм үйл явдалд нэг гаргаад байдаггүй, огцон муур гаргаад байдаггүй юм. Хамт байхад тайван байдаг. Тэгээд сэтгэлийн одоо ингээд хэцүү өнгөрсөн давсан одоо яг та ингээд шийдвэр гарах гэдэг гэсэн шүү дээ. Магадгүй та хин нэгнээс харилцаагаа дуусгах хүсэж байгаа бол тэрнээс авсан сэтгэл зүрхийн шархнуудаа бол явуулж байгаа. Амьдралдаа хэцүү сонголтуудыг хийгээд тэрнээс сургамжийг авсан болвол тэрнээсээ суралцаад дахиад ингээд эрсдэлтэй алхам хийхгүйгээр маш сайн 7 хэмжиж нэг огтлон гэдэг үлээ тийм хэмжээний одоо юм сэтгэл хөдлөлөөр ханддаггүй юм тайван тэгээд ачааг үүрэх чадвартай сэтгэлийн дотоод юм сэтгэл хөдлөлөг хянах чадвартай тэгээд аливаа хэцүү асуудлаас цухтаах биш туулдаг даван туулдаг юм сэтгэлийн хүчтэй энэ байдал чинь түн таалагдана гэж гарч ирсэн. Тэгээд маш хичээнгүй Seven of Pentacles бол маш хичээнгүй карт байдаг. Алхамаар дээшилж явж байгаа. Тэгээ танаас бас айгүй залуу энерги мэдрэгдэж байна. Таны насны хувьд бол та залуу хүн байж болно эсвэл залуу хүн биш байлаа гэж бодоход оюун бодол сэтгэхүйн хувьд та айгүй залуу ирч хүчтэй хүн байна. Маш хөдөлмөрч төвчээртэй. Шууд үр дүн гэхээсээ илүү урт хугацаанд ингээд өгөх зүйл дээр ингээд ач холбогдол өгдөг. Амьдралдаа өдөр бүр хичээнгүй зан чанар чинь маш их таалагдана. Бусдыг маш их хүндэлдэг. Тэгээд одоо та ялалтын энергийг айгүй мэдэрч байгаа. Тэгээд магадгүй таны одоо хийх гээд эргэлзэж байгаа тэр сонголтондоо та зөв шийдвэрийг гаргаад тэр маань одоо дотоод дуу хоолойгоороо сонсоод гаргасан шийдвэр чи зөв байсан юм байна гэдгийг та мэдрээд өөртөө та ялалтын энергийг мэдэрнэ. The Star card бол маш эерэг итгэл найдварыг гэгээлэг тийм ирээдүйн төлөө мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа мөрөөдлийнхөө төлөө илүү ингэж чармаа зүтгэж байгаа эргээр ингэж альва зүйлийг төсөөлж чаддаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхлээр надад сайхан боломж байгаа. Би одоо 2026-нд гайхалтай хүмүүстэй уулзрна. Ирээдүйд би гайхалтай карьер намайг хүлээж байгаа. Ирээдүйд би маш гайхалтай амьдралыг бүтээн ингээл гоё эргээр бүтээж байгаа. Тэгээ таны сэтгэл зүрх юм Star card байгаа учраас таас түүнийгээ татаад 2026 онд тайм хайр дурлалаа бас татж байгаа болов уу гэж би бол бодож байна. Тэгээ таны юм гэгээлэг, шаргуу тэгээд ийм тууштай юм нөхцөл байдал ийм зан аш чинь болвол шинээр учрах хайр дурлалтай өнөө чинь бол маш их татнаа. Тэгээ та бол маш гоё юм шар өнгийн хувцс ч юм уу гэгээлэг зуныг санагдвал мөнгөний хувцалтаар хувцалдаг. Тэгээд хүмүүст аягүй гоё урам зориг өгдөг, найрсаг тий. Тэндээс kindness гарч ирсэн тэгэхээр маш өглөөвч, гэгээлэг хүнт бас ингээд гоё
урам өгч чаддаг, хүнд гэгээтэй хайрыг түгэж чаддаг, маш гоё юм хөнгөн тайван энергитэй, хүнтэй маргалдан гэхээсээ илүүтэйгээр сонсдог те ярина гэхээсээ илүү айгүй гой сонсогч байж чаддаг. Тэгээд өөрөө өөрийгөө хөгжүүлэх тал дээр өөрөө өөрийнхөө хувьд number 1 байх, өөрөө өөртөө таалагдах, өөрөө өөрийнхөө багтаа хүсэж мөрөөдөж байсан амьдралаа босгоход маш их хичээдэг. Хичээл зүтгэлтэй ийм цаа чанартай учраас та тэр нь таалагднаа гэж гарч ирсэн. За тэгээд тантай уулзах хүний хувьд магадгүй жинлүүрийн орд байж магадгүй. За тэгээд temperance буюу маш царайлаг. Тэгээд ийм гоё ауратай. Тэгээд хүмүүс түүнд бас нэлээд татагддаг, нэлээд од ийм эрэгтэй, эмэгтэй байж болно. Эрэгтэй болон эмэгтэй байх магадлал айгүй өндөртэй. За тэгээ маш тайван, хуйшуух, цэрэг цагдаан ажил хийдэг байж болно. За тэгээ жинлүүрийн орд байж болно, маш тайван. Тэгээд одоо амтны дууртай, жон чийлэрх дууртай. Тэгээд өсөж яваа бас энергийн хувьд бас айгүй залуу гарч ирсэн. Насны хувьд бол залуу. За залуу биш юм аа гэхэд сүнсний хувьд айгүй залуу. Тэгээд сэтгэлгээний хувьд айгүй залуу тийм хүн. Growth буюу өсөлт хөгжүүлэлтийн төлөө байнга тэмүүлж байдаг. Түүнд хийх зүйл аюух байгаа санагддаг. Өсөж хөгжих боломж маш их байгаа бол санагддаг аа. За тэгээд тэр хүн яг ямар цаг үед, ямар нөхцөл байдалд нь та гарч ирэх вэ гэхээр магадгүй та хоёр найзууд байж болно. Одоо найзууд, одоо сошиал медиа найзууд байж болно. Одоо зүгээр friend zone буюу найзын түвшинд ингээд харцдаг байж болно. Эсвэл зүгээр хөнгөн танилуд байж болно. Эсвэл бүр цоо шинээр зүгээр ингээд шоудж явж байгаа ч гэдэг юм уу. Олон нийтийн арга хэмжээнд явж байгаа ч гэх юм уу. Рандомор зүгээр ингээд сошиал медиаар танд хай гэж бичээд ороод ирдэг ч юм уу. Тийм байдлаар, гинтийн байдлаар бас танилцах боломжтой. За тэр хүний хувьд бол одоо ингээд нэлээ мөнгөтэй байдаг ч юм уу, санхүү мөнгөний хувьд анхаарахгүй байгаа хэрнээсээ сэтгэл санааны хувьд өөрийгөө айгүй ядуугаар мэдэрдэг, би болоогүйгээр мэдэрдэг, би хитрхи туршлах багтаа байна гэж мэдэрдэг ч юм уу те. Тийм цаг үед нь та гарч ирнэ. Тэгээд хоёрын хувьд бол одоо хоёулаа нэг тийм санаа суугаагүй байгаад байгаа байхгүй юу? За энэ хүн намайг хурж болов, энэ харилцаа үнэн болов, биш болов гэх нэг олон юм бодоогүй багталд хоёр зүгээр ингээд хоёулаа би биэндээ ингээд клик гэдэг шиг штэ тий ойлголцоод хоёулаа би биэндээ амар гоё таалагдана гэсэн үг. Тэгээ хоёулаа би биэндээ амар гоё таалагдаад энийг юу ч бодохгүйгээр хоёрын харилцаа ингээд амар гоё гэгээлэхээр эхлээд явна гэж гарч ирсэн. За энэ хүний хувьд хоёрын учрах сарын хувьд бол 2026 оны 3-аас 5 дугаар сарын дотор байж магадгүй. Тэгээд түүний одоо хобби, мэрэгжил, дотоод зан чанарын хувьд ямар байх вэ гэхээр санхүүгийн талбарын менежмент, эдийн засгийн салбарын хүн бас байх магадaltaй. За тэгээд насны хувьд бол залуу байж болно. Гэхдээ би бүх насных нь гээд ер нь бол оруулчи. Тэгээд одоо шоудж авч байгаа ч юм уу, олон нийтийн арга хэмжээнд эсвэл үзэр үйлчлэгээ, тоглолт могололт байдаг ч юм уу, кино үзэж байгаад байдаг ч юм уу, эсвэл найзуудтайгаа кино үзэж байгаад найзын чинь найз байдаг ч юм уу. Эсвэл бүр ингээл ямар хөөрх юм бэ? Чи бас ямар хөөрх юм бэ гэлтэй ингээл амар ойлголцоод тэр ингээл амар уучраа гэс ойлголцоол ингээл амар гой танилцсан гэж гарч ирсэн. За тэгээ энэ хүний хувьд бол дотоод тэнцвэртэй байдлаа илэрхийлдэг, амьдралд нэг хөнгөн ханддаггүй, гүн тийм мэдрэмж өндөртэй. За сэтгэл санааны хувьд одоо сэрэлт хийж байгаа гэх юм уу. Тэгээд айгүй жоохон юм челленжтэй, хэцүү юм нөхцөл байдалд нь таас учрна. Гэхдээ хоёулын гэж энерги амар хөнгөн байгаа учраас айгүй тийм залуу энерги бол мэдрэгдэж байна. Тэгэхээр хоёрын хувьд бол хоёулаа залуу гэж магадгүй. Тэгээд энэ харилцааны ирээдүй юу вэ гэдэг дээр харагдахгүй байгаа учраас бишээ тавиад өгье. За ийм тарт гарч ирсэн. За тэгэхээр хоёрын хувьд бол нэлээд челленжтэй тулгараад энэ харилцаагаа цаашаа өргөжлүүлэх үү болох уу гэдэг шийдвэрт хоёр учирнаа. Тийм. Тэгээд ер нь бол нэлээд тийм тойр хувьд бол шалгуурууд,
туршилтууд маш их байгаа. Тэгээ энэ туршилтуудад хоёр давж гарч чадах юм бол хоёр бол гэр бүл болох харилцаа гэж гарч ирсэн. За тэгээд хоёрын сэтгэл зүйн хувьд, сүнсний хувьд тэгвэл өсөлт авчирсан тий. Хоёрын хувьд сэтгэл оюун бодол, бие физиологийн хувьд том болгосон. Одоо нөгөө төлөвшсөн гэх юм уу? Илүү төлөвшсөн нөхцөл байдал үүсгээд хоёр бол гэр бүл болох харилцаа гэж гарч ирсэн. За энэ дундаа гэр бүл болохоос өмнө хоёр бол гэр бүлээсээ авсан тэр трама байдаг юм уу те? Бага насндаа авсан тэр шархуудаа эдгэнэ. Тэгэд би биендээ маш flirt буюу айгуух би биендээ татагдана. Тэгэд энэ дээр бол маш их юм хичээл чармаалт ийм challenge одоо нөгөө нэг саад бэрхшээлүүд бол нэлээд тулгарна шүү. Нэлээд хүчин чармаалт бол гарна шүү. Тэгээ магадгүй таны хувьд ч байдаг юм уу нөгөө хүний хувьд бас итгэлийн асуудалтай гэр бүлийн травмаасаа болоод нэлээд бас одоо ингээд энерги нэг нь татаж авч магадгүй. Тэгээ нэг нь айгүй хичээдэг ч юм уу гэд ийм челленжуудыг давж гарсны дараа та хоёр бол гэр бүл болноо. Тэгээд дотоод сэтгэлээ зүгээр айлгүйгээр илэрхийлээ. Тэгээд одоо хайр дурлал зүгээр ингээд энэ боломжийг зүгээр ингээд чөлөөтэй ашиглаа, бити айгараа гэдэг ийм зөвлөгөөнүүдээр гарч ирж байна. За тэгээд 3 дугаар бүлгийнхэн маань энэ уншлах маань таалагдсан бол гоё одны эможи эсвэл зүрхч байдаг юм уу гоё шар өнгийн эможи коммент сагт үлдээгээрээ тэгээд хувийн уншлах хэрэгтэй бол гоё хувийн уншлага уншуулчмаар санагдаж байгаа болвол миний инстаграмаар та бүхэн маань холбогдороо. Тэгээд яг ямар уншлага авахыг хүсэж чинь коммент сагт үлдээгээрээ. Тэгээд лайк and subscribe инстаграмын маань та бүхэн маань гоё сонирхоод фоллоу хийгээд үзээрэй. Тэгээ дараагийнхаа уншлагаар уулзцаая. Түр баяртай амжилт хүсье.